чи миний өдөөс бараг юу яриад байгаа тий. Тийм бэжиж гэдэг эрчүүч байдаг штэ бас нэг бие төвтэй. Эмэгтэйчүүд маань арай бага бие төвтэй. Тэгээд аль ижлэхэн төвшөнд би нэгээ сонсох чадвартай. Адилхан л ээж бол ээж их юм бол их. Тэр маань юу болчих вэ? Яагаад өнөөдөр тэгээ ажил дээр юм алдаа гаргачих гэхэд илүү одоо саяхан төрс юм аа. Тэгээд одоо ингээд төрсний дараах постпартум болоод байгаа юм болов гэхэд бүгд ойлгоол тий. Тэрийг ойлгохгүй бол одоо хэн ойлгох юм бэ эмэгтэйчүүд бид нар тийм ээ. Тэгэхээр эмэгтэйчүүдийн тэр ингээд жижиг сажиг зүйлд анзаарл тэр болгон бас ингээд ирээдүйд болох эрсдлүүдийг бас намжааж явж байгаа юм уу? Бидний шийдвэр илүү тийм олон зүйлийг олон гарчуулах импактыг урьдчилж бодсон ийм тактикэн ийм шийдвэрүүд байдаг юм уу? Тэр нь илүү давуу талтай болов уу? Эрчүүдийн маань давуу тал болохоор цаг хугацаа алддаггүй. Тэмээ хурдан шийдвэр гаргадаг, зоригтой шийдвэр гаргадаг. Тэгээ шийдвэрийнхаа бас хариуцлагатай чадвартай байвал чадвал тэр бас сайн шийдвэрүүд байд юм шиг байгаа.